Оо. Нарны туяа. Энэ гэрэл чи баг beauty vlog хиймээр гэрэл болоод байгаа юм шүү. Амар юм байгалийн. Ягч байгалийн гэрэл биш л дээ. Зааж. Нилээ харлаа явцсан уу? Аюу сүдэртэй дээ те. Гэрэлтэй гэдэг юм байна те. Би та нарыг яг мэдэж байна. Одоо яг за ирэх жил 22 ондоо ийм хийн гэдэг нөө төлөвлөгөө зорилго мөрөөдлийн самбараа гаргачихсан байгаа. Тэрэн дунд нь бас ирэх жил YouTube сувагтай болно, видео хийж эхэлнэ гэсэн төлөвлөгөө бас байгаа байх. Би бас тэгсэн баггүй юу? Олон шинэ жилээр бодож байгаа. Тэгээд 18 оны шинэ жилээр за яг 19 оноос эхлээд видео хий гэж шийдсэн байдیں۔ Тэгээд та нараас 22 оноос видео хийж эхлэн гэж шийдсэн бол энэ видео та нарт туслана гэж найдаж байна. YouTuber болоход хэрэгтэй essentials. Видео making хийхэд та бүхэнд хэрэгцээтэй байдаг зүйлсийн чагсаалт. Тэгээ бас unboxing. Энэ хиний чих орж ирж байгааг харж байна уу? Та чихээ аваад эндээс явж болох уу? Hi гэж хэлчихэд hi vlog гэж хэлчихэд тэгээд явж чадах уу? Тэг гоё мэдээ нь юу вэ гэхэлэр би шинэ оныг шинэ камертайгаа эхлүүлж байгаа. Тэгээ шинэ камера unboxing хийнгээ та нартай YouTube дээр хэрэг болдог эд зүйлсийн тухай ярилцъя. Энэ бол миний шинэ камера. Canon EOS M50 Mark II. Задлж үзцгээе. Ингээд 2022 оноос маш өндөр чанартайгаар дууд урсны өндөр нягтршилтайгаар та бүхэнтэй уулзах болно. Ингээд шинэ юм задлах айгүй гоё байдаг те. Гоё урамтай байдаг те. Би энэний зургийг л харсан яг боддоор хараагүй. Цагаан өнгөтэй. Beautiful. Ийм арьсан саарал арьсан оруулга нь ямар гоё юм бэ? Ямар хөөрхөн юм бэ юм цагаан өнгөтэй камер чинь. Яг миний стил байна. Яг миний kawaii стил байна. Тэгээд энэ бол зөвхөн камерны body энэ дээр одоо ленз орж ирнэ. Ленз маань хаана байна? Ленз энэ байна. За холбий. За нэг. Ажиллалаа. Тэгээ Canon M50 маань болохоор Canon-ы EF-M series-ийн бүх лензнүүд орж болно. Энэ болохоор цаанаасаа хамт ирж байгаа нь болохоор EF-M 15-45 мм-ийн лензтэй хамт ирж байгаа юм байна. Одоохондоо энийг хэрэгжилж байгаа. Тэгээд одоо хэрэгцээ шаардлагынхаа дагуу өөр EF-M series-ийн лензнүүд сольж хийж хэрэглэж болно гэсэн үг. Заавал бас тэр series-ээс гадна өөр одоо нэг том DSLR-ийнхаа лензнүүдийг бас адаптераар конвертлж агаад эндээ бас хэрэглэж хийж болно. Nice. За ингээ холбочлоо хийчлээ. Одоо батарейгаа хийгээд тэгээ ажиллуулахад бэлэн боллоо. Beautiful. За өөр хайрцаг дотор мөн юу вэ? За мэдээж батарей цэнэглэгч, батарейны заалгуур, тэгээд нэг ширхэг батарей өөрөө. Энэ гурыг газ нийлүүлээд цэнэглээ тий. Одоохондоо энэ чинь цэнэггүй байгаа хаа. Тэгээд камера хасаагаад хэрэглээд ажиллуулж эхэлцгээе. Арт түмэн. За батарейгаа хасая. Тогны залгуур хаана. Тэгээд нэмэлтээр Canon гэдэг камерны осор байна. Cute, very cute. Энийг хэрэглэх юм байна. За мэдээж ном, доторх зураг бичлэгээ хэрхэн компьютер утас руугаа авах тайлбар байна. Okay, let's do this. Энэ хартаа энэ хойтлынхаа өөрийгөө хянах mirrorless camera хэсэг нь болохоор ингэж онгоодог. Тэгээд энийг өөрлөгөө эргүүлээд мэдээж. Тэгээд
энэ дээр бариулаасаа бариад ингээд л бичнэ гэсэн үг юм аа да. Тэгээ одоо камертаа энэ сайхан эдтэй сайхан танилцах болно. Эндээ HDMI оролттой, эндээ болохоор микрофоны оролттой. Хамгийн одоо excited байгаа энэ feature нь болохоор шүү дээ тий. Энийг би шууд гар утастайгаа болон компьютертойгоо залгаад webcam болгож болно. Одоо энийг ашиглаад би live stream шууд хийж болно гэсэн үг байхгүй. Одоо live хийхэр чинь би бол шууд гар утсаараа л хийдэг. Гар утсаараа live хийхэр чинь тэгэл чанаргүй дүүрсэн ундаг. Тэгээ дундуур нь заа мэдээж дуудлага одоо чат орж ирэхээр яадгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Сүлжээ ундаг ч юм уу те зөндөө асуудалтай байдаг шүү дээ. Одоо камераараа live хийн гэдэг бол миний хувьд 22 оны маш том давуу тал болох хаа гэж бодож байна. Тэр функц нь айгүй амархан юм билээ. Шууд Canon-ы вебсайт руу ороод энэ одоо би бол M50-д тохирсон drive-ыг шууд татаж аваад компьютер дээрээ суулгаад тэгээ сетап хийчихэд шууд лайв явах гэж байгаа платформ руугаа одоо Zoom руугаа ч юм уу Discord руугаа Facebook, YouTube-ийн лайв юм тэгээ тийшээгээ оронгууд шууд энэ нь одоо камера, веб камер ашиглах гэдэг тийм тохиргоо гараад ирд юм байлээ. Тэрийг ашиглаад шууд лайв явдаг болно. Тэгээ утсан дээрээ ч гэсэн тех боломжтой. Би бол аль хэдийн одоо утсан дээрээ Canon Camera Connect гэдэг аппликейшнийг суулгачихсан байгаа. Тэрийгээрээ дамжуулаад би USB ашиглахгүйгээр шууд энэ камерын дээрээ бичсэн видео, зураг тэр зүйлсүүдээ шууд утас руугаа авах боломжтой. Тэгээ заавал компьютерны хэрэгцээгүйгээр утастайгаа холбоод шууд лайв хийж болно гэдэг тэр вебкам болгох тэр тохиргоо надад хамгийн их таалагдсан байхгүй юу. Тэгжиж хийж байгаа зүйл яг нэг алхам урагшлах гэдэг юм санагдаад байна л та. Тэгээд ийм шууд тач скринтэй байгаа нэг гоё байхгүй шууд аягүй сайн мэдрэгчтэй шууд мэдрэгчээрээ ийм сайн чанартай дэлгэцэн дээр дар гэж тараад явчихна. Өөр бусад миний мэдэх бусад камерач нөгөө нэг энэ хитгэн товчорол дээш нь толгойд байдаг. Байсан шүү дээ. Тэгэл сайхан одоо бүх менюгаа ухаад явчихна шүү дээ. Settings-үүдээ өөртөө сайхан тохируулаад wireless settings-ээ, shooting settings-ээ тохируулаад явчихна. Тэгээд одоо би нэг юм тохируулах хэвээр remote control-оо тохируулах хэвээр. Миний хэрэгжилж байгаа tripod хөл бас давхар удирдлагатай. Тэрнийхээ хэргийг одоо яг энэ шинэ камерын дээрээ гаргах болно. Тэрийг яаж хийх юм бэ та нарт үзүүлэх заяа. Энэ нөгөө гайхалтай миний хэрэглээд байгаа tripod салгаж байгаад энэ болохоор яг зөвхөн remote control нахгүй удирдлага нахгүй би нэг энэ хоёр тавчийг зэрэг дараад гэлс энэ камертай холбоод тэгээд та нарт үзүүлээ заяа. Окей, вайла. Тэгэхээр одоо би энэ удирдлагаараа камера нэг газар байрлуулчаад зураг авах, видео хийх, тэг зүүмлэх тохиргоог нь энүүгээ удирдах чадна гэсэн үг. Тэгэхээр одоо би Instagram-ийнхаа зураг мөргийг шууд камераараа өөрийгөө харж агаад тав гэдээ авах боломжтой гэсэн үг. Энэ болохоор яг Canon-ы өөрийнх нь BRE1 гэдэг ийм одоо tripod суур хөл ахгүй гурвалсан хөл. Ер нь аль та видео хийж байгаа бол камер ашиглаж байгаа бол за гар утсаараа ч гэсэн бичиж байгаа ч гэсэн бүгдээрэнд нь яг ийм tripod хөл заавал хэрэгцээтэй байгааг мэдэрч аль хэдийн мэдсэн баг. Угаасаа хөлгүй бол хөлгүй шүү дээ. Ингээд салчихдаг ийм хөл байхгүй юу? Тэгээд эндээ болохоор ийм зайтай тэр зайн дээр нь би удирдлага ингээд байрлуулж болно. Би нэг зол найзаасаа гэдэг шиг IT store-оос авсан байхгүй юу? Тэгэл одоо яг миний сетап бүрэн болох гээд байна л да. Камера бэлэн болгоод хөлн дээрээ байрлуулад удирдлагаа холбочихсон. Эвтэйхэн байгаа үстэй. Барихад эвтэйхэн, харахад эвтэйхэн. Тэгэнгүүтээ эндээсээ шууд удирдлагаа ингэж гаргаж авч ирээд энийгээ одоо өөрөөсөө чүд хоол газар ингэж байрлуулж орчиход холоос энэ дэлгэцээ өөрлөгөө харуулчихад холоос за одоо бич за одоо бол гэд ингээд байж ах боломжтой гэсэн үг. За ингээ хөндлөн бол бичгэд бол болж байна.
амархан байна. Хөндлөн болохоор юм horizontal видео бичлэхэд бол амархан байна. Одоо юм vertical видео бичдэг штэ тий. Одоо бид нар Instagram-ийн Reels зориулаад, эсвэл TikTok-то зориулаад ийм босоо бичлэг бичмээр байна. Гэхэд энэ хөл хамгийн гоё тусалж өгдөг. Яаж гэдгийг та нарт харуулъя. Ингээд байж байгаа камера хажуу дэш нь босоо болгоод энэ хоёр хөлөө дийлгээд ингэж дийлгээд тийг ингэ байрлуулж байна. Ингэж байрлуулаад шууд TikTok-то, Instagram-да шинэ видео амархан бичих боломжтой. Тэгэнгүүтээ биччихэнгүүтээ нөгөө нэг гар утасныхаа апп-аар дамжуулаад шууд эндээсээ гар утсан дээр аваад тэгээ гар утаснаас шууд TikTok руугаа, Instagram руугаа апплод хийчихнэ гэсэн үг шүү дээ. Яг контент креатор болох гээд байгаа юм да. Яг л болох гээд байгаа юм да. Гэтэ бас энэ чи юу юм бэ лээ? Энэ камер дээр байгаа, SD картн дээр байгаа юмнуудаа заавал гар утсан дээр юм уу эсвэл компьютер дээр авч хадгалаад тэгэл тэндээсээ хард руугаа хуулаад тэгэж нөгөө өндөр чанартай 4K бичлэгнүүдаа тэгэж өөр дээрээ авч их зай авах шаардлага байхгүй. Шууд энэ камер өөрөөсөө энэ дотроосоо шууд iCloud руу хуулах боломжтой тийм функц бас байгаа. Өөрөөхөө заавал утас компьютероор дамжуулахгүйгээр шууд камернаас cloud руу үйл рүү маш найдвартайгаар хадгалж ийна л гэсэн үг шүү дээ. Ерөө шууд cloud руу хийнэ гэдэг чинь. За setup-ны хувьд хэрэгтэй зүйлс ингээд 50% тавьж байна. Одоо юу дутуу байна? Микрофон дутуу байна. Тараа! Миний хөөрхөн жижиг үслэг амтан. Гэрээр нэг үслэг амтан байна. Including бас энийг оролцуулаад. Тэгээ энэ бол миний IT store-оос авсан юм гэдэг микрофон. Шууд ингээд энэ болохоор салхины хамгаалалт та нар угаасаа мэдж байгаа бох. Яаж холбох вэ гэхлээр за энэ дээр бол ингэж байрлуулад энд микрофоны оролт байгаа. Тэгэхээр одоо хаач явсан бичлэгний дуу яаж байгаа бол дуу нь орж байгаа болоо дуу нь хол байгаа болов гэсэн айдас байхгүй. Их амар сайхан болох нэ. Гар утсаар бичгээр чинь бас л хэцүү шттэ. Тийм үстэй. Дуу нь ингээд нэг бол салхитаад маш их паржигнждаг. Эсвэл хол жоох ингээд яг л ингэж л бичихгүй бол жоох холдчих юм бол мэдээж дуу нь баг болчтой. Тэгэхээр микрофонтой байгаарэ. Canon-ы гоё микрофон олж авч хэрэглээрэй гэж та бүхэндээ хүсэн өрөмөр байна. Эний чи юу гэдэг вүлээ? Viewfinder-ыг камерны харагч цонх дуран одоо ингээд дуран байдаг шүү дээ. Энэгээр ингээд хардаг. Ингээд камерны одоо зураг жишээлбэл авахтаа яг энэгээр ингээд харж байгаа дарвал хамаагүй дээр байдаг штеп. Одоо өөр бусад ийм нөгөө vlog-ийн компакт камернууд жишээлбэл Canon G7X ч юм уу те өөр бусад тийм камернууд ийм viewfinder байдаггүй. Энэ M50-д болохоор яг электроник ийм цонх орж өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ чи яг би л одоо зөвхөн яг vlog хийхэд ашиглана л гэж бодоод байгаа болохоос шин чи яг бас зургийн камер ахгүй юу? Зураг авахад бас гоё чанартай гардаг гэсэн штэ. Тэн цонх нь бас сенсортай юм байна. Тэрийг шууд одоо би хэрвээ цонхороо харах юм бол дэлгэц унтраад цонхороо харахгүй бол дэлгэц засах юм байна. Сенсортай. За би өөрийнхөө сетапыг хийцэн. Тэгээд өмнө нь ашиглаж ирсэн одоо утастайгаа харьцуулъя гэж бодож байна. Одоо яг энэ чинь ингээл утсаараа видео хийдэг, утсаараа контент хийж байгаа тэр байдлаасаа апдейт хийж байгаа л хувилбар шүү дээ. Харьцуулж үзсэн дээр хаа гэж бодчих. За энэ болохоор Canon M50 Mark II. Энэ болохоор iPhone 12 Pro Max. Энэ камер болохоор яг одоо 24.1 мегапикселээр бичиж байгаа. Энэ болохоор селфи камер нь 12 мегапикселээр бичиж байгаа. За дуу нь болохоор одоо M50-гийн дуугаар явж байна. Одоо болохоор iPhone 12-ийн дуугаар явж байна. Харьцуултын хувьд бол гэх юм бол нэг иймэрхүү дөө. Фокусны хувьд гэх юм бол M50 одоо яг автофокустай миний нүүр болон хоёр нүдийг дагсан тийм автофокустай байгаа. 12 гар утас болохоор тийм ямар нэгэн яг зориулагдсан тийм фокусны хэлбэр бол байхгүй. M50 бол яг миний нүдийг бол нүрийг бол алдахгүй. Гайхалтай өсрэлт хийлээ шүү дээ чинь. 12 мегапикселээс 24.1 рүү өсөрч штэ.
Та нар бас яг ингэж гар утсаараа видео влог гэдэг байсан бол яг камер руу шилжихийг тэр дундаа яг ингээд нэг нөлөөлөгчдөд зориулагдсан. Тэр бол яг маркетингийн кампайн одоо нэг нэр мото өгнө аахгүй. Нөлөөлөгчдийн камер гэдэг юм билээ M50-г болохоор энэ инфлюенсерүүдэд зориулагдсан энэ камерыг яг туршиж сонгож сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Тэг би камера ханаас авснаа та нарт хэлэх үү? IT Store-оос авсан. IT Store дээр яг одоо он дуустал 31-ний дуустал 10% хямдралтай байгаа юм билээ. Тэгээд 240 мянган төгрөг билүү хямдруулж авсан. Энэ хямдрлаар нь бас амжиж өөрөөсөө камертай болоорой гэж хүсэн өрөөмөр байна. Тэгээд худалдаж авах линкийг би бас видеоны доор description хэсэг дээр та нарт оруулаад өгье. Тэр линкээр ороод 10% хямдралтай авах боломжтой шүү. Тэгээ энэ хөлийг ч гэсэндээ энэ удирдлагыг, энэ микрофоныг ч гэсэн өөр бас гэрлүүд ч гэсэн IT Store дээр байгаа. За тэгээд YouTuber болоход камер хэрэгтэй байх нэ, хөл хэрэгтэй байх нэ, микрофон хэрэгтэй байх нэ. Хамгийн чухал зүйлсүүд нь шүү дээ. Хамгийн байж болох чанартай сайхан хүн үзэхэд чихийн нөвт өгөхгүй, сонирхолтой, гоё дүрстэй видео хийхин тулд шүү дээ. За тэгээд бас нэг чухал зүйл бол гэрэл гэдэг байгаа. Өөрөө чинь ингээд царайлаг гоё харагдуулахад хамгийн сайхан тохиромжтой зүйлсийн нэг байдаг. Энэ видеонд миний ашиглаж байгаа гэрлийг одоо та нарт үзүүлцгээе. Одоо болохоор жоохон гэрэлтэй байхгүй юу? Яг нь байгалийн гэрэл цонхны хажууд байгалийн гэрэл жоохон байна. Нэмэлтээр artificial гэрэл бас жоохон байна. Би тэр нэмэлт гэрлийн унтраагаа та нарт аваад ирье. За одоо гэрэлгүй. Нэг сүртэй ялгаагүй байгаа зуулна. Гэтэ ялгаатай байт юм аа. Тэгээд миний хэрэгэлдэг гэрэл болохоор ийм задгаа ингэж онгойдог залгах гэрэл. Студид, телевизэд ашигладаг. Гэтэ зэрлэг томыг л ашигладаг л да. Би бол гэртээ ийм жижиг миний хувилбартай. Тэгээд асааваас 10% дээр асч байгаа байхгүй юу? Энд ингээд 10% дээрээ л их зүгээр те. Тэгээд би нэлийн хол тавьсан байсан. Одоо ийм ойрхоноос зүгээр гарны хэмжээнд ойрхоноос бол ингээд нүрийг ингэж өгнө. 10%-аас дээшээ ихсэх үед үлээ. Ур чадварыг үүсгэе те. Энэ бүр 100 муу болохоор бүр айхтар тод асдаг. Нэлээ холоос л ажиллахгүй бол. За энэ 100% дээрээ байгаа шүү. 100% дээрээ. Яа. Есүс шиг л харагдах юм байна. Тий. Энийг бүр нэлээд хол байрлуулад эсвэл Halloween видеог ингэж хийдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар хэрэглэж болно. Би бол дандаа 10% дээр тэгээд өөрөөсөө нэг 3 алхмын зайтай байрлуулаад хөрхөн нүүрлүгээ хөрхөн гэрэл оруулцдаг байхгүй. Тэгээд та нар ийм гэрэл ашиглаж болно. Эсвэл нөгөө нэг бүрийнхээ ring light гэдэг штэ. Ring light хэрэглэж болно. Миний хувьд яг ring light хүч багтай одоо энэ шиг ийм тод асах нөхцөл боломж бол байхгүй. Тэгээд аюу амархан эвдрээд тийм аа. Би одоо бол энэ гэрлийг аваад жил мэл бол болцсон л байгаа. Тэрний өмнөх жилүүдэд би 2 ring light эвдэлсэн хүн баггүй юу? Яад ч юм дандаа яг ингээл энэ нугасаараа салаал эвдрээл гацаад байдаг байхгүй ингээд асаж унтраад идэв. Тэгээд би эсвэл айгу муу тийм ring light-ууд хэрэгэлдэг байсан байж магадгүй. Ямар ч гэрэл байж болно, иймж гэрэл байж болно, бүрхийж гэрэл байж болно, эсвэл өөр нөгөө umbrella light гэдэг штэ. Тиймж гэрэл байж болно. Та нар өөрсдөө сонирхол сонголтоороо ямар ч хэсэн гоё видео өөрөө хөөрхөн гарахад гэрэл чухал гэдэг байгаа шүү. За тэгээ нэмэлтээр камеранда батарей авах хэрэгтэй. Ганцхан батарейтай байх юм бол хэцүү. Илүү SD карт бас байвал тун зүгээр. Би бол бүр 3 SD карттай ялангуяа ийшээ тийшээ аяллаар явах гэж байгаа үед бол илүү SD карт одоо бичлэг хийсээр байгаа зураг дарсаар агаад SD карт чинь дүүрчингүүд мэдээж илүү байвал хамаагүй дээр байдаг. За тэгээд миний YouTube-ийн шинэ сетаптай танилцсанд маш их баярлалаа. Би одоо ингээд шууд удирдлагаараа өөрийнхөө зургийг аваад бичлэг хийгээд явах болно. Натаа онтоогоорой. Та нар маань ч гэсэн 2022 онд сайн content is the king гэдэг байгаа шүү дээ. Content бол хаа шүү. Гой контент хийдэг
хүмүүс болоорой өөрсдөө хүсэл сонирхол мэрэгжил сонголтын дагуу дараа жилдээ шинэ камераар бичсэн шинэ видеонуудтай иргэн уулзцгаая. Бүгдээрээ сайхан баярлалаа. Баяртай.